Сайн Сайн байна байна уу? уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та цом багтай танилцах билнэ үү? Тэгвэл Сайн байна уу? Намайг анх хоёрын хорлоо гэдэг би Монгол Улсын их сургуулийн 3 дугаар курсын оюутан. Би энэхүү багтаа судалгаа шинжилгээний хэсгийг хариуцж авсан байгаа. хей, би багийн гишүүн цацрал байна. Би багтаа боловсруулалт гүйцэтгэлийн үүргийг гүйцэтгэж байгаа. Би Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутан. Сайн байна уу? Би цом багийн гишүүн Минжин Сор байна. Би багтаа янал шинжилгээний хэсгийг хариуцж авсан. Би Монгол Улсын их сургуулийн 1-р курсын оюутан. Энэхүү төслөөрөө бид бүхэн хэнийг ч хүлдээлгүйгээр их дэлхийгээ хайрлын урайнд ор нэгдэхийг зорж байна. Танилцсандаа таатай байлаа. Цом баг мэдчиллээ. Зүүн хойд Азийн 6 улс орныг далай тэнгис түүх аврах том заваар төлөөлүүлбэл их таймнаар оршин тогтнохын тулд Монгол улс ямар оролцоотой байх вэ? Монгол улсын зүгээс хамгийн том давуу тал нь юу юм бэ гэхээр манай орн нь 1-р 6 орнтой зургуулантай найрсаг харилцаатай юм байна. Зүүн хойд Азийн бүсгүйн өөрөө өөрийн гэсэн олон онцлогтой юм аа. Эдийн засгийн хувьд авч үзэх юм бол Хятад, Өмнөд Солонгос зэрэг улс орны эдийн засгийн хурцтай үүдэж байгаа бөгөөд Монгол, Орос, Япон, Хойд Солонгос нь ч гэсэн өөрийн гэсэн онцлогтой эдийн засгтай. Улс төрийн хувьд авч үзэх юм бол өөрийн гэсэн онцлогтой засаглал болоод дийлэмтэй юм аа. Тиймээс бидний ажиллаж буй энэхүү төсөлдөө технологийн дороотлын асуудлыг шийдвэрлэхийг зорьсон бөгөөд 6 улс орн хамтран үйл ажиллагаа явуулахын тулд зөв хүрээлэлээ сонгох хэрэгтэй. Тиймээс эдийн засаг улс төрийн хүрээлэлслүүдтэйгээр оюун санаа, соёл, социал хүрээл үйл ажиллагаа явуулах нь илүү боломжтой гэж манай багийн зүгээс үзэж байна. Бидний төслийн онцлог нь зүүн хойд Азийн улс орнууд байгаль дэлхийгээ хайрлах урайнд ор нэгдэж бүх нийтийн оролцоон дээр тулгуурлаж байгаараа онцлог юм аа. Судалгаанаас харахад мэдээлэл боломжоор хамгийн сул байдаг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэж гарсан байдаг. Бид төсөлдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс магадгүй цаашлаад үзэл суртал, шашин, шүтлэг хамаарахгүйгээр бүх нийтийн оролцоон дээр тулгуурлаж байгаараа бидний төслийн давуу тал болж байгаа. Манай баг нь зүүн хойд Азийн тулгамдсан асуудлуудын нэг болох экологийн доройдлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхийн тулд энэ бүс нутгийн 6 улс орон нэгдэн хамтран үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Үүний тулд бид бүхэн гэрэл асааяд хараат бус байгууллагыг байгуулж бүхий л иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр тэдний хандлагыг эерэг болгох боломжтой бөгөөд ингэснээр иргэд өөрсдөө ухамсарлан их дэлхийгээ хайрлан өдөр тутмын амьдралын хэм маягаа эко тал руу өөрчлөх боломжтой юм аа. Гэрэл сая хараат бус байгуулга нь тогтмол үйл ажиллагаа явуулах ба дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үйл ажиллагаагаа явуулахдаа бид бүхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах болно. Төслийн 1-р хэсэг. Гоо сайхан ертөнцийг аварна. Төслийн энэ шатаар зүүн хойд Азийн сайхан бүсгүй, зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Үүгээрээ байгаль орчны асуудлыг хэлэлцэхэд ухуулан сурталчлах нэгэн зорилготой юм аа. 2-р хэсэг. Зүүн хойд Азийн эв найрамдалд спорт чухал үүрэгтэй. Спортоор дамжуулж эв найрамдлаа баттгаж ур чадвараа сорих боломжтой юм. Тэмцээн 3 ангиллаар явагдана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн буюу пара тэмцээн, бие бэлтэр болон оюун ухааны гэсэн ангиллаар зохион байгуулагдах боломжтой. Энэ бас нутаг нь спортын амжилтаар дээгүүр бичигддэг юм аа. 3-р хэсэг. Зүүн хойд Азийн хэмжээнд байгаль экологийн тулгамдж буй асуудлаар хэлэлцэж, форум уулзалт хийснээр гарт шийдлийг олох боломжтой юм. 4-р хэсэг. Илтгэл эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулснаар залуусыг оюун ухаанаас сорж, мөн соёлын солилцоо хийхэд ч түхэн болох юм болов. Энэ бүх үйл ажиллагаа нь зүүн хойд Азийн их тайванд эерэг үр дүн авчрах төдийгүй байгаль дэлхийгээ хайрлахад бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэхэд оршино.